Улсын бүртгэлийн байгууллага нь үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ бүртгэхдээ эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15-7 дахь хэсэг заасныг үндэслэн мэдүүлэг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор багтаан шийдвэрлэдэг хуулийн зохицуулалттай. Улсын бүртгэлийн ерхий газрын даргын 2024 оны А467 дугаартай тушаалаар 10 дугаар сарын 9-ний өдрөөс эхлэн барьцааны бүртгэлийн үйлчлэгийг иргэн хуулийн этгээдэд түргэн шугах хүргэх зорилгоор хууль тогтоомжид заасан шаардлагыг бүрэн хангасан тохиолдолд ажлын 1 өдөрт багтаан шийдвэрлэдэг болсон. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ бүртгүүлэхэд засгийн газрын 2020 оны 230 дугаартай тогтоолыг үндэслэн гэрээний үндсэн үүргийн үнийн дүнгийн 0.5%-аар барьцааны эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт орсныг бүртгүүлэхэд 5,000 төгрөгийн үйлчилгээний хөлс төлдөг бөгөөд улсын бүртгэлийн байгууллага нь үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ бүртгэхдээ дээр дурдсанаас өөр ямар нэгэн нэмэлт төлбөр үйлчилгээний хөлс авдаггүй болно. Ийм дэргэн та хууль заасан мэдүүлэг нотлох баримтыг бүрэн гүйцэд бүрдүүлэн ямар нэгэн үйлчлэгээний нэмэлт төлбөр хөлсөлдөхгүйгээр хэн нэгэн 3 дахь этгээдээр дамжуулахгүйгээр улсын бүртгэлийн байгууллагын эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгчид хандан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний бүртгэлийн үйлчлэгийг ажлын 1 өдөрт багтаан бүртгүүлэх боломжтой.